Эрдэнэтийн кампын маань 2 дахь өдөр Монгол улс Улаанбаатар хотод 6 сарын 22-нд дэлхийдээ адилхан дэлхийн хойд бөмбөрцтэй адилхан нар буцна. Тэгэхээр хамгийн нар игц тусаж байгаа үед хүйж байгаа. Цаг агаар үед их халуунд гүнэдэг бол хүнчүүд. За дээрэс нь шулуун замаар хөөхгүй, өгсөн, урууд нь, за дундуур нь бороо орно. Нар маш хүчтэйгээр шарна. Ганцхан ширхэг үйл гарч ирэхгүй бахтай гэж харсааргүй. За тэгээд өксөр газар гүйхэд бол маш хэцүү байдаг. Зөвхөн гүйхээс гадна босод төхөөрөмжтэй явах ч хэцүү байдаг. Уруу газар ч гэсэн гүйж байгаа хүнд ялгаагүй хэцүү байдаг. Яагаад гэх юм бол өвдгөн дээр маш их ачаал ирнэ. За пүүз урагшаага тулна. За дэнээс нь одоо хологох эхлэл тавигдана. Цэврүүтнэ гэдэг олон зүйл гарна. За машинууд явж байна. Машинуудын тоос шороо, дуу чимээ гэдэг. Дуу чимээ тоос шор хүнийг бас л их ядраадаг. Тэгэхээр энэ гүйлт бол мэдээж амаргүй гүйл байх нь ойлгомжтой. Хурдаа, нэмэн, хасна, шулуун зам дээр бол нэг хурдаар яваад иж болно шүү дээ. Хүн темпо алдахгүй гэхээр маш гоё гүйж болдог бол өксөө дуруудаад ингэж гүнэдэг бол хэцүү байдаг. За Эрдэнэтийн компани ингээд өөрийнхөө төрлөх нутаг руу ингээд Улаанбаатар хотоос явж байна да. Эрдэнэтийн камп 2 дахь өдөр эхний суурин газар болох Туу аймгийн Баян Чандман сум манай төслийн зүгээс болоо суурин газар болгон ивент зохион байгуулж байгаа. Баян Чандман дээр Open Mic 10 жилийн хүүхдүүд дунд зохион байгуулж байгаа. Тэгээд тэрэнд төрүүлсэн хүүхдийг одоо манай төслийн зүгээс жижигхэн урамшуул өгнө. Сэтгэлийн бэлэг өгнө. Тэгээ ерөнхийдөө бол хүмүүс маш сайхан дэмжиж замаар явж байгаа жолооч нар маань. За тэгээд цаг агаарын хувьд үнэхээр сайхан байна. Яг гүүгээтэй гэсэн юм шиг ийм сайхан сэвэлцэн салхитай үүлэрхэг маш таатай, маш гоё байна. Тэгээд энд манай Баян Чандман дээр бас манай киноны уран бүтээлчд байгаа юм байна. Киноны уран бүтээлчдэг бас уулзаад даръя. Манай хэд энэ ч бас босч ийн гээд хэлсэн. Зам дээр буцаа явж их юм бол буцаад алхачих юм бол та нар битгий гайхаарай. Бас нөгөө 5 контент хийж байгаа учраас 5 контенттэй зөрүүлж гүйлт маань бас дахин зураг авалт бас хийгдэж байгаа. Яг үндсэн замаа бол би өөрөө үгээд тоолж байгаа. Тэгээд зураг авалтандаа бас зориулж бас бичлэгэндээ бас орж байгаа шүү. Цаг агаар сайхан байна да. Амжилт таажгүй. Окей. За баярлалаа. За сайн явж гин үү? За амжилттай нээс. За амжилттай яа. За дайжгүй юм нээс. Таажгүй. За 2 дахь өдрийг үүж ямсгаж байгаа задарч яаж. Гайгүй. За бүгд баяр хүргэе яа мөгөө. За одоо бас ийм гоё зүйлийг санаачлаа. Залуучуудтай одоо эрэг хандлага уриалаад ийм гоё зөв зүйлд ус уриалж байгаа Монгол Улсын солин тэргүүний ажилтан жүжигчин Мөөгийн маань одоо мөнх хоёр жүжигчин маань одоо өчтөр Улаанбаатар хотоос гараад Эрдэнэт рүү одоо Эрдэнэт камп гэдгийг одоо өөрөө санаачлаад ингээд 400 км-ийн холын зан одоо юм одоо гүйлтийг санаачлаад 2 дахь өдрөө одоо сөргөлж байна. За тэгээд манай энэ одоо манайхаа энэ зүйл одоо бас бүхий ихнэрийгээд одоо уран сайхны кино бас бид хийж байгаа. Тэгээд наадам удахгүй болж байна. Тэгээд бид нар одоо зураг авалт маань эхлээд одоо нийт 4-5 хоног жагаа. Тэгээд Баян Чандман бид нар одоо зураг авалтаа ингээд хийж байгаа маа. Тэгээд яг энэ үйл явдал дээр бас ийм сайхан зүйл бас тохиолдоод бидний одоо оюутан цагийн найз маань одоо бас энэ жил одоо Эрдэнэтийн маань 50 жилийн ойд зориулаад за энэ бас зорилгоосоо танилцуулж найзаа нэрээ. Тий. Гоё яг уу ер нь ахмадуудаа Эрдэнэтийг босгосон тий. Бүтээн байгуулсан бидэрт ийм сайхан хот барьж өгсөн. Тэр хүмүүст хүндэтгэл үзүүлж байна. Хоттой хүндэтгэл үзүүлж байна. Хот маань 50 жил 50 нас үрж байна. Тий.
бид 43 хүрж байна. Тэгээд яг энэ бас хойч ирээдүйдэд гэсэн бид нар бас үлгэрлэх хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн байдлаар тий. Тэгээ ялангуяа одоо сошиал фэйсбүүк дээр одоо тий одоо интернет орчинд бас залуучуудад ийм гой зүйлийг бас уриалж зөв эрэг хандлагыг уриалж ингээд бас гүйж байгаа найздаа бас амжилт хүсье. Эрдэнтийн ард түмэндээ одоо 50 жилийн баярын мэдрэлгүй ингээд бүхэн ихнэр киноны уран бүтээлчд маань баян чалбан дээр одоо яг зураг авалттай байжгаад найзаагаа ингээд тосч авч байгаа маа. Баярлалаа. Одоо сайхан үг байна шүү дээ. Хол замд гүйж байгаа улсуудыг холын зочиндоо одоо сайхан тосч аваад тэгээд үдэж өгдөг юм сайхан Монгол ёс байна тийм ээ. Чин нэлээд багассан байна. Хөлний яас гэсэн бэ? Хөл ер нь бол энэ чинь бэрхтэлтэй байгаа шүү дээ. Харин тийм гэдэг. Тэр маань одоо маш олон зайд гүүх юм бол юу яах гээд. Жохон сэдрэх аюултай тэгээд тэрэн дээрээ жоохон анхаараад. Гэтэ манай найз чинь бол угийн одоо би одоо хөнгө атлетикээр хичээлж ирсэн. Манайс үг гэх юм бол бас гүйдэг хараадаг энэ би сайтай хүн л дээ бас энэ. Хөнгөн туранхаа ингээ урттай. Одоо бид нар чинь нэг харяаж яхад энэ хүн чинь хоёр хараач дээ. Би өндөртэй улсууд чинь тий. Кино уран бүтээлчтэй бас өндөр амжилтыг хүсээ өрөө тэгээд бас ингээд сайхан наадан болгоноор одоо гардаг ийм сайхан одоо нэг гард магнаа шиг тийм сайхан бүтээл болоосоо тэгээд найз маань тоглож байгаа юм чинь бас инээд хөөртөл байлгүй дээ. Шинэдэнтэй. Алай марцууг ихтэл байлгүй дээ гэдэг шиг. Тэг хүмүүсийг ураад байгаа. Тэгээд надтай болохоор 1 км хамтгүйгээл өртөөлөд яваад байгаа байхгүй. Одоо бид нар чинь манай багийнхан чинь дээл мэлтийг найзны ишигээ километр гүйж шүү дээ. Тийм шүү дээ. Бүхэн ихнэр уран сайхны кино Улаанбаатараас Ирдэнэт Баав 70 км дөөбөл 70. За ингээд найзтай бас ингээд тодорхой хэмжээнд дэм болоод манай бүхэн ихнэр уран сайхны киноны төлөөж миний одоо оюутан ангийн найз Алтай Шагаан маань надтай хамт өртөөлөн гүйж байна. Гүйж байна. Гоё наа найзтайгаа. Маш гоё санаачлах шүү. Тэгээд бас түүх юм да. Түүх шүү. Эрүүл мэндээр сайн бодорой минь найз. Тэгнэ. Баярлалаа хаа. Маш олон хүмүүс гоё дэмжижээ те. Хилаач шүү. Шууд бахатсан явж шүү. За. Амжилт найз. Эрдэнтийн камп. Манай бэлгүүн гэдэг бид нар MG гэдэг саксны баг нэг багийн гишүүд Корсоор лиг Корсос лигт одоо бас тоглодог. Тэгээ өнөөдөр найз манаас ирээд дэмжиж байгаад нь баяртай байна. найз дажгүй гүйж байна. Дажгүй явж байна. Найз нь өнөөдөр харин дархаа орж явах та замдаа таарлаа. Тий, дархаа орох замдаа найздаа бас гоё дэм болоод. За тэгээ гүйж байгаа хүнтэйс их яриад болохгүй амьсгаж байгаа. За ингээ гүй цогтаа. Найздаа баяр үргийн амжилт зорьсондоо сайхан хүрээрээ гэж хэлсэн өрөөё. Баярлалаа. Янзын хөрөнгө. Дуулч юм те. Та дорт түрүүж. Соёл урлагийн хүний хувьд бол энийг дэмжих зүйтэй авах гэж бодоод хүүхдүүдийн хамт топ мэг тэмцээнийг зохион байгуулсан байгаа. Тэгээд манай хүүхдүүд маш идэвхтэй хамрагдлаа. Соёл урлагийнхан бол маш их төсвөр дэвчээртэй өдөр шөнөгүй л ажилладаг. Соёлын хүнээс ийм их зориг гарах байхаа гэж бодож байгаа. Тэгээд бие нөвцсөн гэж сонссон. Тэгээд ямар ч шантралтгүй сайн яваарай. Соёл урлагийнхан л энэ дэвчээрийг гаргаж чадна гэж боддог шүү дээ. Эрдэнэт кампусны хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье. За тэгээд төслөө маш сайхан амжилттай дуусгаарай. Ардаа талд Монголын ард түмэн гараа өргөд дэмжээ байж байгаа шүү. Сайн байцгаана уу хүүхдүүд?
За сайн байна. Манай Баян Чандман сумын маань соёлын төвийнхэн маань халуун дотноор сайхан ухтаж аваад энэ 10 жилийн хүүхдүүд дунд Open Mic уралдаан тэмцээн зохион байгуулад ухтаж авлаа. Open Mic маань бас амжилттай зохион байгуулагдлаа. Бүх уралдаан тэмцээнд цаг зав гаргаж оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Ундрия ад жаргал хоёрыг өрж байна тайзан дээр. За энэ юу гэж вэ? За тий Эрдэнтийн камп зүгээр л гүй гэд. Тэгээд та хэд маань хүүхдүүд маань ингээд урлаг спортоор үргэлж хичээллээрээ. Спортоор хичээллээрээ. За урлаг спортоор хичээлэхгүй ч гэсэн бас зүгээр л гүйж байгаарай. За яг энэ хүүхд байхдаа гүйх юм бол одоо та нар маань улс их орондоо ихийг хийж бүтээх ийм одоо эрүүл чирэг хүмүүс төрнөө. Бидний болохоор тий. Тэгээ яг хөөрхөн урамшуулаад тий. Манай Эрдэнтийн 50 жилийн болж байна. Ах нь гүйж гин гэд хэлээд. Тэгээ та нар маань энэ тэмцээнд бас юу энэ ахын гүйлтийн төсөлд бас ийм уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа учраас урамшуулъя гэдээ бас нэг өөрхөн бодолтгүй хэлээд яваад байна тий. Манай Эрдэнэт чи өөр ахаа нөгөө одоо 50 жил одоо улсынхаа бас эдийн засгийг басгасан бас гайхалтай болж байгаа. Тэглэг байх. Одоо коронавиг үерх чил хамгийн их нуруунд ирэх. Тий, нуруунд дээр нэрсэн. Тэгээд ингээд зүгээр л одоо манай наран дунгай ах спортын ингээд гавьяат тэнгуут 170 гавьяат манай Эрдэнэтээс төрсэн байдаг. 17 одоо хөдөлмөрийн баатар байх чинь. Тэгээд тэрний одоо гавьяатуудын маань сор ус одоо ах маань өнөөдөр дүүгээ эргээд ингээд ирж байгаа. Түлэх баяртай. Тэгээ ахтайгаа угаасаа ийшээ гараад нэг хөнгөн гүйлтийгээд мэдээж ах маань за ойролцоогоор ер нь бол хэдэн километр гүйчээ гэж бодож байна хамт. 1 км л багт болох. Тий. Баярлалаа хамаагүй тий. Ямар ч хэсэн нэг энэ бол өөрөө бас нэг түүх дурсамж тий. Тэгээд дүүн бас энэ хүндэтгэлийн энэ бас гүйлт юм бол яг мөнхөлж нэг давтал болгоод түүх болгоод үлдээчээ. Тэгээд манай одоо медиа багийнхан бүгд бас бүрэн бүрэлдэхүүн дээр ингээд ажиллаж байгаа. Зүгээр өөрөө одоо уран бүтээлч мөртлөө зүгээр өөрөө гүгээд өнгөрчвөл утгагүй ш тэгээд тий. Тэгээ Эрдэнэт хотынхоо 50 жилийн үед хүндэтгэл үзүүлээд тэгээд нутгийн зон олронгоо өөрийнхөө одоо хөлөөр ингээд явж байгаа дүүд ийм санаачлах гаргасан дүүдээ баяр хүргэе. Бас сайхан байна. За ингээд тунгаахтаа энэ сайхан хөндөд бас нэг суугаад гой дурсамж ярэ гэж бодож байна. Одоо манай Эрдэнэт хотын бас олон эрдэнсийн бас нэг нь яхаа аргагүй манай наран дунгай ах маань гавьяат тамирчин тэгээд одоо Монгол улсынхаа эх орныхоо одоо төрийн талбайг бас олонтоо өргөж явсан. Дээрээс нь дахиад олон шавнараараа бас өргүүлж явж байна. Ахаараа бол бахарх юм. Яахан аргагүй манай Эрдэнэтийн бахархал ийм ах маань ингээд бас зорио ирээд хамт хүүхэд нь бол зүгээр одоо гүгүүд өнгөрөхгүй заавал ахтайгаа ингээд бас Эрдэнэтийн хууч бас ярмаар санагдаад. Сууж ин тэ. Та одоо нэг бас огт ярьж байгаагүй ч юм уу? Эсвэл бол нэг ийм дурсамжтай нэг сайхан Эрдэнэтийн түүх хуучлаач одоо. Бас тамирчин юу спорттойгоо гой холбосон ч байж болно те. Эсвэл бүр огт ондоо байсан ч болно гэдэг шиг. Бид нар чи одоо яг Эрдэнэтийнхаа гудамд өсцөөгөл тэгээ видео киногоор тулааны урлагт оролцгааж байгаа байхгүй. Тэгэл 10 жилийн хүүхэд бүрслээ Жаки Чаны бүхий л хөдөлгөөнийг дуурайгаал. Тэгэл ангийнхантайгаа тэгэл бүхэл өшгөлтүүдийн дуурайгаад хийдэг болсон. Тэгж яхад 93 онд одоо Эрдэнэтийн Бэхэ багш маань хотоос бүрслэгийн житгондоо гээд тулааны урлагийг заах гээд Эрдэнэтэд очиж таарал. Тэгэл ихнийхэн сургалтанд суугаал. Тэгэл яг тулааны урлаг руу ер нь тэгэл дурлж эхэлсэндээ. Анх житкондо ч нөт ер нь тэквондоос житкондонд орж ирсэн тий. Тэквондо дөрүүж орж ирсэн баха.
Тэквондо юу? Тий. Тэр нөө юун дээр барилгачны юунд байсан мөн үү? Барилгачдаар тэг бүжиг хүмүүс бүжиг дуусаад бүжгийн дараа дараад нь хийдэг. цэвэрлэгээ хийгээл тулаан ордог. Тий, тэр үе чинь бас яг тэнцээ нөгөө Тэквондогийн клуб нэгтсэн яг барилгачны талбай дээр. Тэрлүү чи хүүхдүүд их оцсон. Эхлээд бид нар бүр урдлын нөгөө юуны талбай урдлын модтой уулууд шүү дээ. Тэр уулны урдалт нь зүгээр хээр газар ямар ч юу байхгүй. Тий. 21 хоногийн тийм нэг дамжаа гээд. Тэгээ халгаагаар ингэж юу засаад нэг одоо дөрвөлжин жижиг хүн 2 хүн дотроо юу ачдаг халгаагаар ингэж засчаа тэгээ тулдаг бэлтгэл хийдэг. Тийм байсан. Тэгээ тэр 21 хоногийн дандаа гадаа бэлтгэл хийсээр дууссан. Дараа нь тэгээ 93 оныхоо одоо намраас нь эхлээд 11 сараас эхлээд 8 дугаар 10 жил дээр бэлтгэл хийдэг байсан. Манай сургууль дээр. Тий, 8 дугаар 10 жил дээр бэлтгэл хийдэг болж байгаа. Тэгэл цаашаа тэгэл дагнс магс явчихсан. Ямар гоё тус. Тэгээ тулааны урлагийг яг тэр үуч яг бүгд дурлцаагаад тэгээ бихээ өгч маань яалч юу Эрдэнэтэд яг тухайн үуч одоо ингээд таквондо энэ чинь ер нь онооны спорт олимпийн дороо явцсан байлбал житгондо ч яг нэг хаалц тулаан яг л нүцгэн гараар шууд зодтолчдөг. Тэгээ үений эсрэг өшгөлдөг, барилддаг. Тэгээ 94 онд анхны Эрдэнэ дотод аврах шалгаруулах тэмцээн болсон Эрдэнэтийн. Тэгээ тэнд нь ингээд 60 65 70 гэсэн 3 жинт зохиогоод тэгтээ нэг 65-аас дээш гэж байгаа. 60 65 65-аас дээш гэсэн. Тэгээ 65-аас дээшт нь би дөрөвсөн байхгүй. Тэгээд хүнд чинь нэг гэснэ. Тэгээд тэр тэмцээн дээр чинь ингээд нөгөө боксын нэг хуруунд гарсан блинчгээ бэлээ байдаг шүү дээ. Лапны бэлээгээр тэгээд нөгөө дивжээ байхгүй шалан дээр ингээд уяа татчихад тэгээд зотлсон шүү дээ. Тэр бэлээ чинь тэгвэл бараг одоо энэ нөгөө одоогийн холбон тулаа ерөөсөө тийм биш. Тэгээд барилдаж унгааж болдог. Босоогоос унгаад. Яа. Тийм тэмцээн болсон байхгүй. Тэгээд би тэнд нь хүн чинтэн төрүүлээд тухайн үед 10 дугаар анги тэгээд хингээд одоо нэг Батболд гээд цагдаа зэргээр өссөн ах тийм мундаг бяртаа тулааныхан бас андахгүй алуур Батболд гээд. Тэгээ Батболдох маань намайг тухайн үед үнэлээд одоо би Батболдохыг ялчихгүй юу. Тэнгүүд нөгөө зүүн баян энэ төр алдартай тийм очир өссөн юм бил. Олон ирчүүд ер нь бацдаг. Тэгсэн чинь Батболдох гэртээ өрөөд. Тэгээд Асланов баригч задлаад заяа. Ардаагийн. Тэгээд амар хүнддэг чинь. Тийм амар хүнддэг чинь. Тэгээд тухайн үед одоо жудогийн ориг кимоно гэдэг юм ховор байсан байхгүй. Одоо ориг кимоно бэлгэлжсэн надад. Гэхдээ одоо Батболдох бол асар их соёлтой байна шүү дээ. Тэр дүү одоо намайг ялчлаа гэж ингэх хүчтэй бүр эсэргээрээ те. Тэр үед тэгж байгаа байхгүй. Ах нь бол яг дүү хүндтгэж байна. Үнэхээр ах нь бол ингээд эрэгтэй хүнд нэг ёсны ерөөсөө халд тулаан дийлдэж үзээгүй гэдээ өөрөө тэгж хэлжсэн байхгүй. Тэгээд хүндтгээд тэгээд дараа намайг дэлхийн авраг болоод 14 онд Эрдэнэт рүү ороход тосч аваад. Батболдох чи 2 5 оны хата ингээд боогод ирчихсэн шүү дээ. Гоё тийм гоё төр. Тунгаа хатагаа ингээд бас ингээд явж цаашаа дахиад 330. Тэгээ би энийг бол тий заавал асуухгүй л болохгүй. Энэ дэсвэр төвчээр тэгээ ахын бол одоо маш олон тулаан байна. Тэгээ тулааны урлаг бол зүгээр харагдаж байгаа шиг бол биш. Тэгээ 1 минут хүнтэй нэг зүгээр нэг яхад үзэхэд ямар байдаг лээ. Тэгээд энэ дэсвэрийн төвчээрийн асуудлыг би бас танаас одоо яаж ингэ даван туулд юм бэ? Зүүн нь бол одоо анх гэхдээ сэтгэлд бол багтсан. Тэгээд ингээд ер нь бол жоохон яасан шүү. Ингээд юу яах гээд хямрах гээд. Тэгээ хүмүүс амар их урам өгсөн. Тэгээ урам өгсөн учраас одоо бас ингээд өдөө зэрэгтэй яваа. Тэгээ дээрэс нь одоо та бас ирээд хамтгүйгээд амар баяртай. Ер нь нөгөө хүний хүч чадал, хүний биед байдаг нэгсний хүч чадал байгаа шүү дээ. Тэрэн дотроос хамгийн сүүлд үлдэх, хамгийн чухал хүч бол сэтгэлийн хүч байхгүй. Тэгээ бид нар бол монголчууд ингээд нэг ёсны өвөл хасах тайв, зундаа нэмэх тайв ингээд 100 градусын зөрүүндөр ингэж 4 өдрлийн турш амьдарч байхдаа ингээд хатуу бэрх, цаг агаарын янз бүрийн нөхцөлийг даван туулж байхдаа асар их төсөв төвчөлтэй болсон байт юм л. Өөрөө мэдгүй. Тэгээд өвдөөцийн тэр нөгөө нэг үлгэр туйлс дээр ч гэсэн шүдний хөөсөөр ундаалж, шүлсний
шүлсний хөөсөөр ундалж шүдний махаар хооллож гэх те бүр нэг төсөв төвчээрийн туйл болсон юмнуудыг бичиж үлдээсэн байдаг байхгүй. Тэгэхээр чинь одоо юу гэдэг гадагшаа бид нар ингээд тултахад яг л төвчээрээр Монгол хүмүүс ялгардаг. Ингээд олон 5 минутаар 5 үед тулдна. 5 минутаар шүү дээ 15-аас 25 минут тулж яхад төгсгөл рүү ойр тусам чангарч эхэлдэг байхгүй болон. Тэр нь бол бидний одоо тэр нэг энэ байгаль цагуурын нөхцөл мэдээж тэгээ багаасаа одоо мал хуу янз бүрийн газар тэгээ ажил хөдөлмөр эрхлээд өссөн тэр юмнууд асар их төвчөртэй болгодог юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд дээрэн дээр өвгдээсэн тэр Дайчин Баатарлаг түүхийн тэр нэг юм яалтчгүй генд нь байгаад ах шиг байсан. Бага. Энэ байгаль бас нөлөөлж юм сэтгэл зүй. Гэхдээ ер нь сэтгэл зүгээр ер нь итгэл сэтгэлээ ер нь алдахгүй бол бас ард нь бол гарах баг. Тэ. Манай Хөөлмөрбаатар ардын жигчин Цэрэн Дог багш бас хэлсэн. Зүг. За итгэл сэтгэл зүтгэл байхад миний хөө очноо гэдэг. Тэгээ надад бас ингээд урмын үг хэлсэн. Тэгээд яг Наран Тунгайхын бас яг энэ Монгол хүний бас ондоошл энэ байгаль их технологи өөрөө бидрийг чи юм болгосон. Дээрээс нь өвгдээдсэн ч бас ген байгаа гэдэг бол яг энийгээ бас батлахын төлөө дүүн одоо барианд очноо. Энэ миний гүйж байгаа энэ төсөл бол бас ингээ залуучуудаа бас нэг үлгэрлээ. Залуучууд маань зөвхөн одоо хуваа хичээг биш. Энэ нутаг их орон дээрээс нь Ахмад те бүхэл хүмүүстэй бас ер нь хандах хэрэгтэй. Тэр үүлэнд гэсэн бусдын төлөө байх хэрэгтэй гэдэг бодлого зорьсон учраас энэ үүлийг хийж байгаа. Та бол одоо бас олон тамирчдыг бас үлгэдэн гаргаж гин, өсгөж гин, хүмүүжүүлж гин. Одоо бие бэлтэр сэтгэл зүй бүх талаас нь ингэ явж байгаа. Тэгээ өөрөө энэ сайхан нэр алдраа ингээд түүчилээд ингэ явж байгаа. Тэгээд яг хоо зөвхөн тамирчин гэхгүй энэ зүгээр одоо үзэж байгаа залуучуудаа бас гоё уриалж одоо бас та нэг зөвлөгөө хэлвэл. Одоо чиний зөвхөн одоо бусдаа хүндэл үзүүлээд нэг хайр гэж ярьж штэ тэр чинь нөгөө нэг ер нь ингээд хүнд аягүй том хүч өгдөг юм хэлээ л дээ. Юу гэхээр зүрх за эхний ээлж нэгээд тулаа спортоор ингээд хичээлээд амжилтын төлөө өөрөө л тэр нэр алдар нь амжилт бүтээл тэр юу гэдгийг тэр санхүүгийн жоохон боломжууд нь бүгд надад л орж ирнэ. Зөвхөн өөр ташигтал гэж бодож эхэлж исэн бол явандаа гол хүч нь би хэрвээ амжилттай явах юм бол тэ нутаг усанд маань ээж аав маань ах дүүс маань айлд ороход нэг суудал дэшээ ахихаар тэр миний нэр алдраар нэг үнэхээр алдаршиж гавьяа байгуулж тэ улс орныхын нэрийг мандуулж чадах юм бол тэгж бодоод ирэхээр зэрэг хүнд нөгөө нэг жоохон шантарсан одоо тэ цөхөрхөөр үед шууд ингээд дэш нь татдаг том урам юм билий. Тэгээ одоо би ч гэсэн шавнартаа бас тэгж хэлдэг. Хэрвээ бид нар ингээд зорьсон зорилгынхон төлөө зүтгэж байгаад үнэхээр амжилтанд хүрч чадах юм бол улс их орныхоо нэрийг мандуулна. Дээр нь нөгөө нэг ард байгаа дүүнэр баг хамт олон аав ээж ахын дүүс нутаг орныхон ямар их бахархдаг вүлээ. Тэр тэдний нутгийн ингээл тий манайхаас тэр төрсөн. Одоо нэг улсын цолтоо бүх гарахад нэг суманд очиход л манайхаас тэр гээл ярьдаг шүү дээ. Тэр шиг тэр олон хүний бас олон хүн бахархан шүү, урам орон шүү гэдгийг дотроо бодох юм бол бэлтгэлийн хүч тий өдөр тутмын тэр уутгартай хүнд хэцүү бэлтгэлээ даван гарах урам л болт юм байл л дээ. Тэгээд зэрэг бусдын төлөө гэж дотроо бодох юм бол илүү их амжилт гарна тий. Наран Тунгайх бүтээр ярьсан. Ер нь бол энэ их хүч энэ их одоо амжилт бол дандаа энерги гэж байгаа тийм. Энэ энерги эрчим хүч бол ерөөсөө дандаа энэ хайраас бусдыг хайрлаж байгаа, эх орноо хайрлаж байгаа, нутаг орноо хайрлаж байгаа. Ер нь их олон төмнийг олон зүйлийг хайрлах юм бол өшөө илүү одоо хүч энерги гарна. Тунгай ахын маань одоо бас яг олон ялалтууд бол маш олон хүмүүсийг хайрлаж бас тээж бодож явсны одоо яг гавьяал гэж би бас боддог байхгүй. Тэгээ Эрдэнэтэд ийм олон эрдэнсийн одоо нэг нь болж ингээд гялцаа байж байна. Эрдэнэт бол хот бол эдийн засгаар одоо Монгол улсаа 50 жил авч явсан. Эрдэнэ болсон хүмүүс маань одоо энэ бас ард иргэдэд бас их гоё үлгэр жишээ болгож ингэж бахархалж түүчээ болж ингэж явж байгаа. Тийм ээ шүү те. Эрдэнэ дотоос маань одоо юу гэдэг Эрдэнэс баялаг одоо тэр газрын хэвлэгээс нь гарахаас нь гадна
Тэр тухайн үеийн илгээлтийн тэгэл улс их орны маань өнцөг болон бүрээс ирсэн залуучууд тэдрээс гарсан үр хүүхдүүд нь одоо бид нар ба шүү дээ. Тэгээ эдгээр нь нэг ёсны хүн эрдэнэ болол бас цэцгэлээл дахиад улс их орныхоо нэрийг гаргаад ингээл бас л түүчилэл явж байгаа юм л та нэрээ. Хүн эрдэнэ болцгаасан байна. Хүн эрднийг төрүүлсэн энэ сайхан 90 зууны бахархалт эрдэнэ тот маань одоо 50 нас хүрлээ. Тэгээд маш их таатай байна. Тэгээд энэ хүндэтгэлийг энэ хоттой хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ хотыг бүтээн байгуулсан ахмадууд хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ миний гүйлтийг энэ урам зоригийг одоо улам одоо дээшээ болгож одоо дүүдээр зорин ирж урам хайрлаж бас энэ сайхан ярилцах боломжийг олгосон ахтай маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ манайхан чинь эртнээсээ л ерөөсөө бүх юмыг л амьтаа гэж хүндэтгэж ирсэн. Бүх юм амьтаа амьгүй эзэнтэй гэж одоо уул уснасаа ингэж гуйж мөргөж залбирч явдаг байсан юм бэл. Тэгээд 100 эрхэмдэр тэр цагаан замгуу ордог шүү дээ нэг жангар туйлж. Тэрэн дээр тэгж байгаа байхгүй. Гисэр жангар ч одоо модон шайнуул юм шүү гээ. Тэгээд тэг чин тэн дээр тэгж 10 цагаан хуруунда алтан шар цоохор тугаан бариад амьтаа дэлхий цугаар минийх гэж хайрлж ил байдаг агуу богд жангар гэж байгаа. Тэгэхээр чин тэр амьтаа дэлхийг амьтаа гэж үзээ тэрийг хайрладаг. Тийм л өвдөгцсөн үр удам байгаа хгүй. Тэгээд бас яг ингээд чи дотроо ингээд бүр хайр бусдынхаа төлөө бусдаа хүндтгэл үзүүлээд тэр хайрын үүднээс ингээд хүч гаргаж ингээд нутгаадаа зорж бас олон хүмүүсийг ингээд анхаарлыг татаж ингэж олон хүнд үлгэр дуурайл болж ингэж гой гүйлт хийж хагаад баяр үргийнх нь баяртай байна. Баярлаж байна. Тийм сайн хүмүүстэй дэргүүд. Төрлөх Эрдэнэ дотынхондоо тэнд амьдарч байсан, өмнө ажиллаж амьдарч байсан бүхий л Эрдэнэ доттой ямар нэгэн сэжмээр холбоотой байсан бүхий л хүмүүстэй Эрдэнэ дотынхоо 50 жилийн өмнө төргийё. За баярлалаа. За ахтаа тэгсэн одоо олон сайхан тамирчдыг төрүүлж гаргаж за энэ одоо алдрын гавьяа нь одоо үнэн мөнхөд одоо түүчээлж ахын маань алдрын гавьяа одоо мөнхөд орших болтугай гэж ирээё. Баярлалаа. Би нэг манай нутаг яг ээжийн маань нутаг одоо яг Булган аймгийн Бугт сум одоо тэр Эрдэнэ туулыг тойрол энэ дийнчийн уртлын бүрэн бүсдийн тэрээр ингээд зусдаг байсан юм билээ. Тэгээд тэр бүрэн бүсд гэдэг чинь тэнд ингээд нөгөө бүрэн бүсдийн нэг толгой байгаа шүү дээ. Нааталт. Тэн дээр чинь ингээд жанжид нь гараад тэн дээр ингээд цэргүүдийг бэлддэг тэр нэг ёсны цэргийн одоо бэлтгэл хийдэг газар байсан полигон байсан байгаа байхгүй. Тэнцээс хардаг тий. Наатлын овноос. Тийм тэгээд тэр одоо юунд ингээд бүсээ бүслээд одоо мандгацсан хатны чинь эр хүн шиг одоо бүсээ бүслээд нэг ёсны дайнд морддөг шүү дээ. Тэрэн шиг бүсээ бүслэнэ гэдэг нь одоо бүрэн бүс гэдэг чи одоо нэг бүх зэвсгээ хагасж байгаа юм байна л дээ. Зэвсгээ хагасдаг. Тэгээд бэлтгэл нь хангаж. Тэнд бэлтгэлээ хангаж аваа дайн тулаанд мордохоор бол тэнд бэлтгэлээ хангаад тэгээд ёстой нэг бүрэн бүстэй болж аваад дайнд морддог гэсэн үг. Тийм бэлтгэл хийдэг газар нэг ёсны. Тэгэхээр чин тэндээс одоо сайн тамирчид сайн хүмүүс гарах нь бол бас дамжиггүй юм аа. Хатанбаатар магсарч гой хүртэл одоо тэнд бэлтгэл хийж живэн хамт орж тий эвийн тэтгэлгээр даалгавраар нэгсэн тэнд бэлтгэл сургууль хийж цэрэг зураг бэлдэж исэн юм хэлээ. За нутгаадаа зорж байгаа дүүгийнхаа гүйлт аялалд амжилт хүсье. За баярлалаа. Сайн яваад хүрээрээ. За.
За сайн байна уу. За яасан бэ? Оо энэ нөгөөх өвдөгний маань бэртэл маань За жоох хөнөх түндэл маань. шүү эсвэл харьцаа нөгөөх бүр санаа зовоод. За үзье да юу ч гэсэн. Эхлээд. За гүйлт дайжгүй амжилттай. Гүйлт дайжгүй. За өнөөдөр хичнээн километргүй. Өнөөдөр жоохон хэтрүүлчлээ гэхдээ. За 35. за 35 хөөд. Тэгсэн за чинь өвдгөө нөөлч. тэг хөрөнгүүтэй наа чи ингээд юу яадаг нэг хуучин шиг нүүд тэнэлэхээр өвдөд тэнэлэнгүүтээ ингээд юу яхаар өвдөд. Энэ бол гайгүй бод. Би өвдөж гин энэ шиг. Нүггүй. Яг энэ талынхаа цаатлынхаа чигтэй холбоо юм уу? За энэ гадна талын хуучин сэдвэлтэй байсан тий. Яг энэ хэсэг дээр юм уу? Тий. Нөгөөх нь за Яачлаа. яач явчих. Яг тэгшиг хөвч гараа. Биш дээш хараад. Аа. Тэгэл хөвч. За инглээр өвдөлтөө нөө. Гүү. Гайгүй нөө. За инглээр. Гүү. Гайгүй. За доош орчих. За аль хэсгээс хэдчнэн километр гүйж ягаад Ер нь сүүлийн нэг 5 10 дээр л. За ийшээ өвдгөө. Наадлуу ч яг нугалж нөө хөл дээрээ нөө Google тавихад л хөлөө авахд л бас яг наагавч л. За хөлөө судлаарай. За ингээд өвдөлт байна уу? Ингээд энэ тал руугаа нэг жоохон Энэ хэсэгтээ. За. За ингээд байхгүй зүгээр. за би дөргөл төглөө. Ингээд өвдөлт байна уу? Байхгүй. Гайгүй юу. За хуучин бэртэл Наа сэтэрсэн байна. За тэгэхээр хоёлаа энэ дээр одоо яах вэ гэхээр өвчин намдах юм болон өвчин намдах өрөвсөл дарах одоо тариа хий. За дээрэс нь хөлийг тэйплж өгье. Тэгэл харин уг нь тасгалж өгч яасан юм хэлсэн юм аа. Тэ. Тэгээд би нөгөө тэйплийг бас сайн мэдхгүй тэгээд дээрэс нь Ачаалал хоёлоо хэдэн километр гүйсэн гинэ? нийтдээ 20 гараал 25-аас л ер нь жоохон Өвдөж хэлсэн. Эвгүй болоод сүүлдээ нөгөө чинь жоохон зуурал эхэлсэн байна. Одоо тэгээд харин бүр санаа зовоод ямар санд таныг дууж байгаа юм. Өдөрт максимумдаа хэдэн километр гүйе гэж Ер нь бодож бол 35 гарна л тэ. За. Амралтаа яаж явуулдیں۔ Хэдэн Яг километр нь зураг авалтаа бас хийж учраас бид нар чинь бол ер нь бол яг би нэг гүйчвэл ер нь туушинчих галээ тэр. За. Тэ. Яг өглөө яг зураг авалтаар бол нэг 10 ч юм уу, өдөр нэг 15 ч юм уу, орой нэг бас 15 ч юм уу ингээд үүчил гэж бодсон юм л доо. За тэгвэл хоёлоо ямар ч гэсэн одоо ингээд нөө нэг хуучин бэртэл маань сэтэрж байгаа учраас амралтынхаа зайг ойртуулж болох уу? Одоо нөө нэг 15 км гүйхгүйгээр 5-аас 10 км гүйгээд амрах тийм боломж өгдөг үү? Гэхдээ болно. Ер нь бол яг багсаж болно л доо. Тэг яг нөө Ачааллыг л жоохон багаар ингэж хасч өгөхгүй болно. Олон километр үржлээд гүйхлээр нөө хит их ачаал ирээд тэгээ нөө хуучин гимтлийг маань сэдрээчлээ л дээ. Тий. Тэгэхээр одоо нөө нэг болж өгвөл тий сэтрэхгүй л нэг айтайхан. тий одоо яг нэгэнт одоо сэдрэл үүсээд ингээд зөөвөрлөд эхэлсэн учраас хоёулаа ямар ч өсөө өвчин намдах өрөвсөл дарах эмчилгээнүүдийг хийгээд цаашдаа үргэлжлүүлнэ. За тэгээ бүр одоо зогсох одоо хэмжээ хүртэл явах хэрэгтэй байна. Хоёулаа. Харин одоо ямар ч гэсэн уг нь ажиглах хэрэгтэй. Тэрийг одоо шууд хийлж бол би шийдэхгүй. Тэгэхээр одоо аль болох зөөврийгөө багасгаж өвдөлтөө намдаах учраас одоо энэ тариануудаа хэрэглээл явна. За тэгээ дээрэс нь одоо тэп болтоор сайхан хамгаалж бэхэлж өгнө. За ерөнхийдөө одоо ингээд тэпэлчглэр өвдөх болон ачаал ирэх зөөвөр маань багасах. хитөө гэсэн тий. Тэгэхээр хоёлаа энэ дээрээ эргээд бас холбогдоод
Ямар хуу байна? Хэр их ачаал ирж ийн өвдөлт нь хэр болж гинөө гэдэг. За одоо юу вэ? Өндөгөөд гიშгээд үстэй босоод. За ингүүд энэ ч татагж гин үү? Татагж ирж гин тий? Одоо ингээд дэгшрээд хөлөө дэгшлэх үе чинь одоо татагж гин гэдэг юм энэ хамгаалж ирэх гэсэн үг тий. Ачаал чинь одоо багасж ирнэ гэсэн үг. Булчин шүрмсэн дээр ирж байгаа ачаалч. За хит бол чанга бол Гайгүй юм. биш байх үстэй. Ер нь тий. За тэгвэл хоёулаа тэгээд ямар ч гэсэн тэплээд үтсэн юм чинь имчилгээгээ им тариагаа уугаад Одоо юу уурч болно өстэй. имээ уун одоо Тий. Тэгээд би одоо ирснэний хүмүүсээ өнөөдрийн тариагаа тарьж өгөөд тэгээд хоёулаа амраад сайхан маргааш өглөө амжилттай өргөжлүүлье да. За баярлалаа.